За нэг сайхан бичлэг хийчээд эртхэн унтаж амраад маргааш өглөө жимээ хий да. Ийм өөрөө хин залхдаг үлээ. Байна өгшөө юу вэ? Дөр дуулзаагүй юм штэ. Хүрээ дээр. Гой ууц сууя. За миний галзчихдоо ер нь. Юу ч юм guys, та бүхэн энэхүү гайхалтай өдрийн миний хүргэе. Энэхүү гайхалтай өдөр бид нар маш чухал сэдвээр ярилцах болно. За. Архиталт гэдэг зүйл бол Монгол улсад бол нэлээд том сөрөг нөлөөтэй зүйлсийн нэг гэдгийг бол та надаар хэлүүлдэг мэдж байгаа. Тэгээд сүүлийн үед бол энэ янз бүрийн судалгаа аваад архитектийн түвшин ер нь бол бүр энэ нэлээ бүр улмал жил болгон өсөд байгаа юм байна. Энэ мэлчлэн жил болгон архины хэрэглээ өсөөр өнөөдрийн байдлаар бол бүр улсын аюулгүй байдлын түвшинд хүртэл занал хийлгээр энэ улсын бүр хүн амын ерөнхий эрүүл мэнд хүртэл бүр занал хийлгээр тийм эрсдэлд ороод тэгээ бүр ингээд нийтээрээ бүр ингээд орон даяараа намайг алгас гэдэг нэртэй хөтөлбөр зарлаж байгаа юм билэ. Сая та яаж намайг алгас гэж би нүүр бардам хэлснийг харсан байх. Тэгээ зөвхөн намайг алгас гэж хэлэхээс гадна одоо шинэ жил болох чинь тийм үү. Шинэ жилээр бол асуудал үүсдэг. Ер нь архитлаас болж том асуудал үүсдэг. Тэгээд албан байгууллагууд хүртэл шинэ жилээр ингээ архихгүй ингээ бөөнөрөө ингээ гоё ингээ тэмдэглэе те. Гоё ингээ ийм дурсамж үеэ хідүүлээ ингээ архиараа ингээ сөрөг дурсамж үлдээхийн оронд ингээ хідүүлээ анханаас гоё архихгүй. Яагаад заавал жаргалтай байхын тулд бөөнөрөө согтох ёстой биш те. Тэгээд айгүй олон байгууллагууд архихгүйгээр гоё ингээ бөөнөр гоё байцгаа гэсэн уриал гаргаж байгаа юм билэ. Айгүй дайжгүй. Тэрний харамсалтай зүйл гэвэл хүүхдүүдээс одоо чинь хүүхд залуу доошоо насныхан бол бас сувгийг айгүй сайн үздэг. Тэгээд хүүхдүүдээс бол надаа бас нэлээ хөөхөд удаа бол ингээд эцэг их ингээд арх уудаг те ингээд яах ёстойгоо мэдэхгүй байгаа гэсэн зөвлөгөө. Одоо ингээд баг ойрхон байгаа хүн бий юм чинь те. Миний Instagram юу байна шууд ингээд комент Instagram ингээд харахад яг тиймэрхүү юунууд бол би харж исэн. Яг ингээд өөрөө айгүй эмзэг сэдв учраас тиймэрхүү комент харахтаа би бас ингээд илүү одоо надад айгүй тусдаг гэх юм уу. Тэгээд бүр ялангуяа ардаа гэр бүлтэй юу гэдэг те хүүхэдтэй хүмүүс ингээд арх уугаад гадуур ингээд тийм амар зургнууд байдаг тийм Монголд ингээд гэр оролт ингээд ээж аамдар нь ингээд согтцсон хүүхд жоохон хүүхдүүд нь ингээд баг ингээд яваа гэдэг ингээд чирээд ингээд өвлийн хүүтмүүд нь ингээд явж байгаа. Тэгээ ингэж бодохоор арх бол зөвхөн арх ууж байгаа хүндээ биш. Ингээд тэр хүний гэр бүлтэнд тэр чигтний юм нөлөөтэй гэдэг нь бол миний бодлоор хамгийн харамсалтай санагддаг. Тэгээ миний зүгээс тэр хүүхдүүдэд одоо юу гэдэг ямар зөвлөгөө өгж юу хэлэхээ би мэддэггүй байхгүй юу. За насанд хүрсэн хүн бол зүгээр орхиод яваач тэ. Угаасаа ямар нэгэн донтол харах хэмжээгээр үүссэн хүнийг бол нэг үгээс ч юм уу нэг юу гэдэг барахтай хүн ерөөхдөө ойлгохгүй дээ. Бараг юу гэдэг та ингээд эцгийнх нь арх уудаг бол та ингээд арх уугаад байна та ингээд бололтоо гэж хэлэх нь бол ер нь бол нэг дийлэн хүйд зүгээр л цаг хугацааны гар зулдаг. Ер нь бол зөвхөн арх биш юу гэдэг донтуулдаг бүх зүйл байна тийм үү. Бооцоо мөрөдөө тоглоом хар тамхи юу гэдэг те. Ер нь л зүгээр ингээд 90 тойрны хүмүүс нь хилээд бол нэг яахгүй бах. Тэгээ миний зөвлөгөө дийлэн хүйд юу гэдэг вэ гэхээр зүгээр хилж үзээд үнэхээр ойлгох гэж үзээд тэгээд ойлгохгүй байгаа хүнтэй бол нэг зууралдаад хэрэггүй эртхэн тэр хүнээс шалтгааллахгүй байх тийм орчинд оцсон дээр гэж ерөөдөө өгдөг. Энэ бол яг хоо жоохон хатууч гэсэн ер нь бол хамгийн зөв хувилбар гэдэгт бол би итгэдэг. Тэгээ гадуур нь ийм яриад л да. Хэрвээ ингээд зөв тааруулж хэрэглэвэл ингээд гой тааруулж хэрэглэх зөв зохистой хэрэглээ гэдэг үгийг аюуг ашигладаг те. Тэгээ би ингээд юмыг ингээд амар анзаардыг та нар мэднэ. Энэ тааруулж хэрэглэх гэдэг үг монголчуудтай ер нь бол архины тал дээр тааруулж хэрэглэх гэдэг үг монголчууд дийлэнх монголчуудтай бол ер нь бол жоохон зөрдөх. Би одоо жишээ нь ингээл Европт ингээд фестивалууд дээр очдөг байхгүй юу. Амар олон мянган хүн байгаа ш тэр том фестивалууд дээр ш тэ янз бүрийн хөгжим техно ямар. Тэгээ ингээд очиод ингээд харахаар угаасаа л дийлэн согтуу заяа. Угаасаа ууцсан заяа. Тэгээ тэр дунд биш тэ. Ганц юу гэдэг тийм хоорондоо маргалдж байгаа, зодтолж байгаа тийм ингээд дуун чангаж байгаа, нэгэндээ агсарж байгаа юм бүр ганц байдаггүй байхгүй юу? Бүр ганцчээ. Тэгээ би ингээд анх ингээд юу гэж боддог гэсэн чинь энэ олон мянган хүмүүс ингээд согтуу. Чи бүр би бүр амар олон хүн яаж та тэр ингээд фестивалуудыг ингээд харах юм бол тэгээ би ингээд анх гайхчихсан байхгүй юу? Энэ олон мянган хүн ингээд дийлэнх нь ингээд согтуу байгаа. Тэгээ бүгдээрээ л ингээд харахад ингээд пимээ барьцсан. Тэгээ яагаад ганц ч хүн ингээд хоорондоо ингээд муудалцахгүй зодтолдохгүй. Тэгвэл монголчууд нэг газар олуулаа уухлаараа ямар байдгийг
хэлүүлэхгүй юу нь бол мэдэн тийм үү. Тэгээд ингээд миний нүдээр ингээд Европт амар олон хүн ингээд олон залуучууд ингээд цугларчаад ингээд хоорондоо ямар ч асуудал үүсэхгүй байгаа. Энэ яг шалтгаан нь юу вэ гэд би бас ухах гэж ингэж оролцсон. Тэгээд миний зүгээр олж барсан хариулт нь юу вэ гэхээр зүгээр л яг монголчууд бид нар ингээд цусандаа архины тал дээр хэтрүүлж хэрэглэх тэр юу нь одоо юу нь гэх юм бэ? Сэтгэл зүйн сахилах батан цаанаасаа бага юм болов гэдэг дүнлэн зүгээр би хувьдаа хүрсэн. Тэгээ нархин дондох эмэгтэй хүмүүсийн тоо бол асар хурд өсөж байгаа. 2020 он гэхэд 93 мянган хүн одоо бүр архинд дондох эмэгтэй байна гэж одоо эмч ярьсан байгаа. За тэгээ 22 онд бол архиталт бол бүр улсын түвшинд үндсэн аюулгүй байдал занал хийх тэр түвшинд бол хүрсэн. Монгол улс нэг хүнд ноогдох спиртний хэмжээгээр дэлхийд ихний 5-т багтдаг. Та зүгээр тэгээ бод. Хэдүүлээ нэг зүйлийг мэдэн тийм үү? Дийлэн үед том асуудлуудын артлын шалтгаан бизнес байдаг. Тэгээ арх бол өөрөө буцаж орох одоо тэр ашигын хувьд бол айгүй өндөр бизнес учраас Монголд бол айгүй хөгжсөн. Хэдүүлээ сүүлд ярьсан те нэг ярьсах тэр ямар санаа ингээд тамирчид хүртэл Холливуудын одууд хүртэл ингээд сүүлдээ ингээд цогтууруулах ундааны бизнес рүү ордог. Дуэйн Джонсон байна тийм үү? Яа гэвэл эцээцд өөрөө энэ айгүй ашигтай бизнес учраас тэгээ Монгол ч гэсэн архины бизнес одоо хүчээ авахд бол нэлээд ашигтай учраас одоо нэг хүнд доогдох спиртийн тоо юм өндөр байгаамаа тий. Тэгээ чинь энэ дээр бас ярьсан байна. Бусад улс орнууд бол онцгой алдан татвараар бол согтууруулах ундаага дооныхаа хэмжээг ингэж зохицуулдаг. Жишээ нь Канада улс яасан бэ гэхээр шүү дээ. Согтууруулах ундааныхаа алдан татварыг 10%-аар нэмэгдүүлсэн чинь шууд пивний хэрэглээ нь 6%-аар, архины хэрэглээ нь $8%-аар ингээд буурсан юм туршлагууд бас байд юм байна. Манай хөрштэй Оросууд хүртэл сүлдээ аргаа бараад 21 онд 9 градусаас дээш одоо спиртийн агуулмжтай ундаана ингээд татвар 4%-аар нэмэгдүүлсэн. Тэгээ бүр хүчээр энэ маягаар бол ерөнхийдөө хэрэглээг одоо доор барьдаг. Тэгээ Монголд болохоор 2015 онд 5800 төгрөгийн татвартай байсан нь өнөөдөр 6900 болсон юм байна заяа. Өөрөөр хэлбэл 7 жилийн татвар ердөө 1000 төгрөгөөр л нэмэгдсэн байгаа байхгүй юу? Энэ аягүй сонирхолтой судалгаа байна. 30 жилийн өмнө шүү дээ. Арх далхнаас 20 дахин үнэтэй байсан юм байна. Харин өнөөдөр 3 дахин л үнэтэй байгаа юм байна. Тэгээд далхны үн өсөөлөдөг. Архиных нь үн айгүй удаан ингэж өсөж гин гэж бодглохлоор цаанаас нэг юм нэг архинд донтуулах бодлого байгаа юм биш үү гэсэн хардлага бас нэлээд явж байгаа. Тэгээд та иймэрхүү постуудыг бол нэлээд харж ирсэн баг. Цаанаас ингээ монголчуудыг ингээ архинд оруулах юм бодлого нууц одоо тий бодлого бас ингэж явуулаад байна. Тэгээ өөрний бизнес талаас ингээ харах юм бол энэ аюу зэмүү юу байна? Нийтлэл байна. Олон улсад одоо ингээ тайц одоо ингээ сонсч ирсэн байх. Архины зөв хэрэглээ одоо ингээ биеийн цай ингээл те өдөрт одоо хэдэн грамм 50 мг вайн уухлаар одоо зүрхэн цай ингээл нэг тийм нэг юу сонсч ирсэн байх. Тэгээ тиймэрхүү судалгаануудыг бол алкогольны компаниуд нь өөрсдөө одоо ингээ санхүүжүүлж бас юм хүмүүсийг одоо ингээд уух зүгээр штэ гэсэн юм тарих угаалт явуулдаг гэсэн юм нийтлэл байна. Тэгээ хэдүүлээ мэдээж архины сөрөг талыг бол нэг ярих нь бол илүү угаасаа бүх юм нь муу заяа. Тэгээд үүнээс гадна хүмүүсийн нэг мэдгүй юм байдаг байхгүй юу? Алкогольны тал дээр штэ. Энэ сувгийн үзэгчнараас маш олон хүн спортоор хичээлдэг тийм үү? Спортоор хичээлдэг. Жимд бас аюу их явдаг хүмүүс байгаа заяа. Тэгээд алкогольны хэрэглээ нь өөрөө тестостероныг буюу одоо булчингийн хэмжээ өсгөх хамгийн чухал одоо тэр дааврыг тэг зөвхөн булчин биш маш олон зүйл эрг нөлөөтэй энэ тестостерон гэдэг дааврыг багасгадаг болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд зөвхөн тестостероныг багасгахгүй заяа. Эстрогенийг айгүй өндөр болгочихж байгаа. Эстроген ихлээр одоо эмэгтэй даавар гэж ойлгож болно. Тийм учраас эрэгтэй хүнд бол арай бага байх ёстой. Гэтэл алкогол маань өөрөө тэрийг нь өсгөөд эмэгтэйлэг шинж чанар жоохон эмзэг болох гэдэг ч юм уу те. Тэгээд эмэгтэй хүний хөх ургах одоо нөгөө стероид хэрэглэсэн хүмүүсийн сүрэнглэнээр бас авих мэдэгддэг. Хөх ургах тийм эрсдэлтэй эрчүүд үзжээвэл эмэгтэй хүний хөхтэй болмоор байгаа бол архинаас татгалзаараа. Тэгээ үргүү болох юм байна. Хөх ургах юм байна. Гинекомастия гэдэг юм байна. Тэр үзэгдлийг. Oh my god. За ийм хөхтэй болмоор бол алкогол багасгаараа тэгээ тестостероны хэмжээ бол булчингийн хэмжээтэй шууд хамааралтай. Тестостерон багаснараа булчин багасна. Илүү одоо өөхлөх гүзээдэ болох магадлал маш өсдөг. Тэгээ бид нар пиний гүзээж нэрлэхтэй. Тэр бол мэдээж учиртай. Тэгээ мэдээж зөвхөн эрүүл мэндч биш те. Тэгээд одоо над дээр чи явахад миний амьдралын хамгийн том эерэг өөрчлөлт ирж исэн үед бол би яг өөртөө ингээд сахилга бастагаад за би одоо ингээд
амсахгүй уухгүй те юу гэдэг ингээд тэгж одоо олон сараар явсан үе байдаг. Одоо ингээд эргэж харахлаар тийм учраас ялангуяа одоо том зорилготой залуучууд бол тэгээд архинаас татгалцаа сурчих юм бол хойч үлдээч гэсэн бид нар ингээд арай зөв голдрол руугаа орно те. Тэгээд энэ сувгийн ураа нь өөрөө хамтдаа хөгжцөхөө гэсэн ураатай учраас тэгээд иймэрхүү зөв юм дээр дуу хоолойгоо нийлүүлээ гэж бодсон юм аа. Тэгээд та нар ч гэсэн эргэн тойрондоо хэрвээ уух гэж явбал намайг алгас гэж нүүр бардам хэлж сурах хэрэгтэй. Тэгээд дараа имжлэхээр уулзцгаая. Хүн болгон эртээ бүртгүүлээрэ. Түр баяртай.